байна уу? HR Talks Mongolia podcast тийм ээ. 26 оны хамгийн анхны дугаар эхэлж байна. Энэ өдрийн дугаар бас онцлогтой дугаар байгаа. За учир нь гэвэл 25 онд надаас манайх минь үсэн салбарын хамгийн их асуусан асуулт. За манайх нэг стандарт нэвтрүүлэгч байгаамаа, санал болгох байгууллага байна уу? За ер нь стандарт нэвтрүүлэхэд ямар бэлтгэл хэрэгтэй вэ? Би өөрөө бас хүний нөөцийн стандартаас сурдаг юм уу? Айгүй олон хүний нөөцүүд менежүүд хандсан. Тэгээ тэр асуултанд би хариу олох үүднээс за Монголын одоо хамгийн том, хамгийн олон байгууллагад стандартын гэрчлэгээ олгосон аудит хийсэн Монсер тохирлын үнэлгээний байгууллагын менежментийн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга за Францын Афнор группийн Төв Азийг хариуцсан зохицуулагч их төгсийг орсон байна. За урилгыг хүлээж авсан маш их баярлалаа. Тэгээ та өөрийгөө танилцуулаад тий товчон танилцуулаад стандарттай холбогдсон түүхээсээ хуваалцаач. За юуны өмнө HR Talks Mongolia энэ подкастта урьж оролцуулж аваад баярлалаа. Миний хувьд бас нэр төрийн хэрэг байна. За намайг Бандрагчийн инх төгс гэдэг Монсер тохирлын үнэлгээний байгууллагада 2018 оноос хойш ажиллаж байна. 2025 оноос бас менежментийн тогтолцооны баталгаажуулалтын газрын даргыг хийж байгаа. За миний үндсэн мэргэжил бол сэтгүүлч. Ер нь бол сэтгүүл зүйн мэргэжлэр Германы Берлиний чөлөөт их сургуулийг төгссөн. Тэгээд 2008 онд эх орондоо эргэж ирээд гадаад харилцаа, гадаад худалдааны чиглэлээр нь бол ажиллаж байсан. За стандарт руу яаж орсон бэ гэхээр ер нь бол Герман улс чинь стандарттай орно шүү дээ тийм. Чанар гэж бодогдсон шүү дээ. Стандарт Герман стандарт гэж хүн болгонд тэгдэг. Тэгээд 10 жил тэнд амьдэрсэн. Тэгэхэд бол ер нь одоо Германд бол бүх юм стандарттай байдаг. Тэгээд тэрэнд нь ингээд бараг тасал алчихсан юм байдалтай ирсэн. Энэ дээрээ гадаад худалдаа хариуцаад ажиллаж байхад бас стандарт гэдэг зүйл ямар чухал юм бэ те? Энэ гадаад худалдааны одоо саад дотгорыг бууруулах те? Энэ зүйл дээр стандарт ямар чухал юм бэ гэдгийг бас илүү одоо ойлгож авсан. Тэгээ Монгол улсад маань бас чухал хэрэгтэй зүйл юм байна гэд. За хамгийн анхны стандартын сургалт бол стандарт хэмжилзэн газрын одоо ингээд танилцуулах сургалтанд суугаад эхэлжсэн 2014 онд. Тэгээд 2018 оноос хойш энэ салбар руу одоо эргэлт буцалтгүй орсон гэх юм уу да тий. Ингээ орсон байгаа. Тэгээд одоо Монсерт компани маань энэ жил бас 10 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. 2018 оноос хойш л одоо компанидаа ингээд ажиллаж байгаа. Тэгээд стандарт гэдэг бол одоо миний хувьд бол зүгээр нэг ажил биш. Бас миний амьдралын баг салшгүй нэг хэсэг болсон. Тэгээд энийхээ тухай ярихаар байвал дуртай. Тэгээд урьж оролцуулж байгаадаас маш их баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Одоо Монсерт 10 жилийн хугацаанд дэр нэчнээн байгууллагатай стандартын чиглэлээр нь хамтарч ажилласан байна. Та бас тэр тонуудаа товчхон дурдвал. За манайх анх бол 2016 онд үүсгэн байгуулагдагдаа энэ олон улсын менежментийн тогтолцооны стандартын одоо сургалтаар эхэлжсэн. Тий эхний нэг жил бол ер нь дан сургалт гаднаас маш олон одоо экспертуудыг урьж те сургалтуудыг хийжсэн бол 2017 оноос одоо анхныхаа итгэмжлэлийг аваад чанарын менежментээр эхэлж байсан. За өнөөдрийн хувьд бол одоо чанарын менежментээс ахуулаад одоо байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал тийм ээ. За мэдээллийн аюулгүй байдал, сүүлд бас авилгын эсрэг менежментийн тогтолцоо гэх мэтчлээ. За үүний дотор бас хүний нөөцийн багц стандартын баталгаажуулалтыг хийдэг. Манай байгууллага одоо 1 сарын 27-наас 10 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Тэгээд энэ 10 жилийн хугацаанд 580 гаруй байгууллагыг одоо баталгаажуулаад ингээд 820 гаруй гэрчлэгийг олгосон байна. Та сайн нөгөө Германд суралцсан дараа нь гадаад худалдаагаар ажилласан гэсэн шүү дээ. Тэгэхээр гадаад худалдааны чиглэлээр ажиллахад гадагшаа экспортлоход ялангуяа энэ стандарт аягүй чухлыг мэдэрсэн байх гэж бодож байна. Та тэрэн дээр одоо танд тохиолдож исэн одоо нэг бодит кейс ч юм уу яг энэ стандарт ер нь аягүй чухал юм байна. Магадгүй таныг тухайд ажиллаж байхад Монгол улс стандарт одоо хэрэгжүүлсэн газар цөөхөн байсан баха. Тэр тал дээр та гоё түүхээс уулзаач. За гадаад харилцаан дээр ялангуяа одоо экспортлох гэж байхад одоо харилцааг одоо эхлэхэд хамгийн түрүүнд асуудаг зүйл бол ерөөсөө танаа ямар стандарт хэрэгжүүлдэг вэ? Ямар стандартаар баталгаажуулалттай вэ? Ямар гэрчлэгээтэй вэ гэдэг асуудалдаг зүйлүүд байдаг.
Тэгэхээр энэ хөндлөнгөөс баталгаажуулна, гэрчилгээ олгоно гэдэг маань энэ гадаад худалдааны хоёр одоо өөр оронд тий харилцан итгэлцлээд ингээд мэдээж маш их мөнгө төгрөгний тий цаг хүчний юм асуудлыг гэрээг хийх гэж байгаа газарт бол ерөөсөө итгэлцлийг бий болгодог зүйл. Тэгэхээр энэ бол одоо байгууллагуудад хамгийн энэ түрүүнд хэрэгтэй зүйл бол таны үйлчилгээ чинь чанартай, бүтээгдэхүүн чинь стандартын дагуу явагдаж байгаа. Одоо сүүлд нэмэгдэж байгаа бол бүр танай ажлын нөхцөл чинь яг хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хангаж чадчихна уу? Таны үйл ажиллагаа чи байгаль орчин дээлтэй байж чадчихна уу, тийм ээ? За танай байгууллага дээр авилгын эсрэг одоо менежмент хэрэгжиж гэнэ үү? Нийслэлийн менежмент байна уу, тий? Compliance та бүхэн хэрэгжиж байна. Гэх мэтчлээ одоо энэ бүх зүйлийг тухайн одоо хэрэглэгч худалдаа өгч маань хурж ирээд энд Монголд ирээд шалгаад иж чадахгүйгээр хөндлөнгөөс баталгаажуулалт авсан байх юм бол итгэлцэл шууд бий болж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол ер нь бол олон улсын энэ баталгаажуулалтын дэд бүтц бол худалдааны саад татварыг бууруулах голцорлох. 10 жилийн хугацаанд бол 500 гаруй байгууллага гэдэг нь гайхалтай тоо байна. Одоо манай Монгол улс чинь одоо 97,000 аж ахуйн гэж одоо төвтэй үйл ажиллагаа явуулж байгаа би сайхан статистик харсан. Яг идэвхтэй татварууд л явж байгаа гэдэг. Танай байгууллагын зорилго юу вэ? Ингээд ботвол айлгуул бүгдийн статус гоё явах гэдэг тийм ээ. Тий яг ингээд харахад бол 97,000 аж ахуйн нэгж дээр одоо манай байгууллага 500 та ажилласан. Манайтай ижил үйл ажиллагаа явуулдаг одоо улсын байгууллага тий стандарт хэмжлэн газар бас манайтай дүүцэх хэмжээний олон газар баталгаажуулалт хийж байгаа. За шинээр маш олон одоо баталгаажуулалтын байгууллагууд төрж байгаа. Гэлэг ихтэй одоо 10% ч хүрэхгүй юм гэсэн үг шүү дээ. 9,000 бол хизээдээ ч хүрж амжихгүй юм гэсэн. Тэгэхээр бол энэ стандартын баталгаажуулалт бол Монгол улсад стандарт хэрэгжүүлэлт тийм ээ баталгаажуулалт бол Монгол улсад нэлээд хоцрогдолтой явж байгаа гэдэг нь бол харагдаж байна тийм. Манай зорилго бол мэдээж бид нар маш олон байгууллагуудыг баталгаажуулах нь гол зорилготой байгаа. Гэхдээ манай нэг вижн бас байдаг. Тэр маань юу гэхээр манай одоо олгож байгаа гэрчлэгээ маань үндэсний итгэмжлэлийн төв маань бас олон улсад хүлээн зөвшөөрөгдөх тэр гэрээ хэлэлцээр нэгдсэний үр дүнд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг. Тэгэхээр бид нар нэгэнт олон улсын баталгаажуулалт хийж байгаа учраас зөвхөн Монголдоо биш манайх олон улсын одоо үйл ажиллагаа явуулдаг баталгаажуулалтын байгууллага бол алсын хараатай үйл ажиллагаа явуулдаг. Амжилт төсөө гоё. Одоо монголчуудын нийтлэг нэг ойлголт байдаг шүү дээ. Би ч гэсэн өөрөө биш нэг 9,000-ийн тэргүүлэх 34 тэргүүлэх манай цоцогчд хэлэхэд дээ. Хөтлөгч биш байгаа. Тэгээ хүний нөөцөр миний хувьд нэг стандартаар би чинь 22 онд анх суралцсан. Тэгээд би бас өмнө нэг подкастаас ярьж ирсэн. Намар олгоны нөгөө Солонгосын HR форум дээр би 23 оны HR форум дээр нөгөө 23 он санагдах юм би оны намарч магадгүй Японы нөгөө Toyota-гийн захирал хүний нөөцийн стандарт нэвтрүүлээд гарсан туршлагаа ярихад би бүр ингээд нүд нээгдээд стандарт авах юм гоё юм биш үү? Би ерөөсөө энийгээр л сурах хэрэгтэй юм. Ирээ суралцж байсан. Танаас суралцж байсан тий. Тэгээ би 3400-ийн зэрүүлэх болж байсан байхгүй. Одоо болохоор нөгөө яг тэр стандарт гэдэг ойлголтыг авснаас хойш би нэг ингээд өөр дээрээ ботхоор эмийг аюугаа юм системээр нь бүтцээр нь ингээд том агуулгаар харахыг оролддог. Нөгөө талаар ажиллаа хийхдээ ч гэсэн ингээд аюугаа юм процесс нь ямар байд хэдэн процессээс явах вэ? Яах вэ гэх тээ. Их системээр сэтгэдэг болсон санагдаад байдаг байхгүй. Тийм ч учраас бас би HR-уудаа нөгөө хамт ажиллаж байгаа байгууллагуудаа ядаж 9,000 нэвтрүүлж ичээ тий. Стандарттай болгоход шууд нэг хэлээр ярьдаг болчтой маа гэж аюу ярьдаг. Тэгэд таны хувьд одоо стандарт гэдгийг байгаа энгийнээр тайлбарлал юм. Ихэнх байгууллагууд аюу хэцүү одоо тааз хамгийн хэцүү нөгөө юм шиг хэрэгжүүлэх нь биш цаасны ажил юм шиг төвшөөд идэх шин. Тэгэхээр гоё энгийнээр гоё тайлбарлал стандарт гэж юм. Тэгэхээр стандарт бол ерөөсөө баримт бичиг биш. Зөвхөн баримт бичиг дээр тогтцдог. Мэдээж стандартчлагдахад бол дүрм журам тийм ээ хэрэгтэй байгууллага тэргүүгээр бол мэдээж хэцүү тийм ээ. Гэхдээ энэ бол зөвхөн бичиг цаас байдгиймаа гэж үзээд одоо тэрэн дээрээ маш их ажиллаад нөгөөх маань амьдралд хэрэгжихгүй болвол стандарт хизээч үр дүнтэй болно гэсэн. Тэгэхээр стандарт одоо гэж ер нь юу вэ гэхээр
бүх стандартын одоо яг тайлбар юугаар олон нийтээр одоо хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг мөрдөж байгаа зүйлийг одоо хүлээн зөвшөөрсөн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн зүйлийг гэж байгаа байхгүй стандарт гэж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо ялангуяа олон улсын стандартууд бол менежментийн стандартууд бол тий ISO гэд байгууллагад 500 гаруй 500 600-аад болж байгаа гэсэн хороотой тэр хороонд маш олон улсын экспертүүд сууж идэг. Одоо тэр бүх одоо төлөөлөгч эксперт тэр хүмүүсийн зүгээс ингээд хараад үзэхэд тий энэ зүйлүүд л одоо байж иж байгууллага маань жишээлбэл чанарын менежмент хэрэгжих юм байна гэдэг одоо тэр замын зургийг гаргаад өгсөн л гэж ойлгож байна тий. Тэгэхээр хамтаараа хүлээн зөвшөөрөөд дагаж мөрдөх гэж байгаа тэр зураглал бол стандарт юм аа. Окей. Стандарт хэрэгцсэн байгууллага хэрэгжээгүй байгууллагын хооронд одоо ийм ялгаа гардыг шүү гэдэг та 1 2 3 хэлвэл те. Ямар ялгаа гарч байна. За ер нь стандарт одоо хэрэгжээд ингэхэд бол байгууллага дээр болж байгаа бүх үйл явцууд процессууд маш тодорхой болдог. Тэгэхээр хин юуг хийх юм те тэрийг хизээ хийх ёстой. Тэр хийснийг нь хэн шалгах юм гэдэг тэр процесс эзэнтэйгээ хариуцлагатайгаа тодорхой болдог гэсэн. Тэр бол одоо хамгийн гол бас зүйлүүд байна. За 2 дугаарт нь байгууллага нотлогоон дээр үндэслэж дагажхаа шийдвэрийг гаргах боломжтой болдог. Тэгэхээр ялангуяа хүний нөөц дээр тийм ээ бид нар ингээд хүний нөөцөө ингээд аваад үзэх юм бол хүний нөөцийн ажилд авах процесс тийм ээ одоо хүнийг одоо ажилд дэвшүүлэх процесс, урамшуулал олгох процесс гэх мэтчлэн энэ бүх процессууд маань хизээ яаж ямар шалтгаантаар хийгдэх юм бэ гэдг нь тодорхой болно гэдэг маань ажилчдад одоо үл ойлголцол байхгүй болох давуу тал үүснэ гэсэн үг тийм. Процесс нь тодорхой байна гэдэг маань тэр хүмүүс бид нар бас юу хийчих юм бол ямар процесс надад хүлээж байгаа вэ гэдэг тэр үр дүн ч гэсэндээ тодорхой байна гэсэн. Тэгэхээр энэ нь одоо бас давуу талтай болно. Үл ойлголцол алга болно, процессыг тодорхой болно. За тэгээд энэ процессын дагуу хийгдэж байгаа зүйлүүд байна өөрөө бас бүртгэгддэг учраас тийм ээ дата маш их бий болдог. Тэгэхээр дараагийн шийдвэрийг гаргахдаа бид нар ямар нэгэн хүний үзэл бодлоос шалтгааллахгүйгээр ялангуяа дээд удирдлагууд бол датад нэр нотлогоон дээр суйрлаж дараагийн шийдвэрүүдийг гаргах боломжтой болно гэсэн. За бас 3 дахь нэг магадгүй гол зүйл бол KPI гүйцэтгэл тийм ээ. Гүйцэтгэлийг бид нар үнэлэхдээ датан дээр үндэслэх бас боломжтой. Тэгэхээр гүйцэтгэл нь илүү бодиттой. Тэнд хинж маргах хэрэггүй тий маргалтгүйгээр энэ гүйцэтгэлийн үнэлгээ бол бодиттой үр дүнтэй хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн. Зөв баярлалаа. Одоо ингээд таны яриаг сонссон ч одоо сүүлийн үед байгууллагууд нөгөө дижитал шилжилт AI шилжилт хичээж байна. Тэгээд бас би бас амдаа хэлээд байна. AI шилжихээс өмнө нөгөө процесс зэгцлээ, датагаа зэгцлээ тий. Тэр зэгцэрсэн датадаа байж нөгөө AI шилжилт чинь одоо амжилттай болно. Тэгэхээр нөгөө нэг ялчгүй өмнө стандарт байгаа байхгүй юу тийм ээ. Тэгэхээр та бас байгууллагуудад ингээд зөвлөж хэлэхэд ялангуяа сүүлийн үед байгууллагууд нөгөө одоо хүссэн хүсээгүй стандарт гэхээс илүү баг нээ шилжилтэн баг стандарт оруулаад өгч байгаа юм би хараад байгаа байхгүй. Шаардлага нь өөрөө нөгөө процессоо алхмуудаа зэгцтэй болгох, датагаа зэгцлэх гэдэг шаардлага тавьчихгууд хүссэн хүсээгүй л одоо стандартлах шаардлага, стандарттай холбоотой шаардлага гарсан гэж би хараад байгаа. Тэгэхээр та гоё нээ шилжилттэй холбож ярих юм бол гоё учрууд байна уу зөвлөх юм. Тэгэхээр ер нь бол одоо маш олон стандартууд байгаа гэд хоёлаа зөндөө ярьсны одоо үндэс суур стандарт гэж бас хэлдэг л дээ. Тэр бол ялцчгүй чанарын менежментийн тогтолцоо 9001 стандарт байна. Тэгэхээр чанарын менежмент гэхээр нөгөө бүтээгдэхүүний чанар гэдэг үүднээсээ манайх бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй юм чинь чанарын менежмент хэрэгтэй юу ч гэдэг юм уу тэгж ойлгоод байдаг. Энэ стандарт маань өөрөө байгууллагын чанарын тухай ярьдаг. Та ямар бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж байна уу те бүх зүйл дээр чанар яригдана гэсэн. Тэгэхээр энэ чанарын менежментийг хэрэгжүүлснээр байгууллага дээр процессыг тодорхой болдог. Тэгэхээр би маш олон байгууллагатай таарлажсэн яасан бэ гэхээр нөгөө ERP-гийн маш өндөр төлбөр төлөөд те ERP хэрэгжүүлэх гээд нөгөөх нь фейлдсэн байдаг байхгүй. Яг одоо гэхээр тухайн байгууллага ч өөрөө
процесс нь тодорхой биш. Тэгээ процесс нь тодорхой биш байгууллага дээр ERP амжилттай хэрэгжих ямар ч боломж авахгүй. Тэр IT-ийн маань хичнээн сайн байлаа гэд тэд нар чинь тухайн салбарыг мэдгүй тий. Тэгэхээр тухайн одоо байгууллагаас гарч ирж байгаа тэр дата, процесс тий бүх үйл ажиллагаа, үйл явцууд дээр нь үндэслэж ERP-га угсарч байгаа байхгүй. Тэгээд одоо 9001 хэрэгжүүлсэн олон жил болсон байгууллага ERP нэвтрүүлэх тий одоо тэр маань мэдээж байгууллага дээр огт байхгүй байх гэж байхгүй. Гэхдээ л одоо дутагдaltaй байхад бол төсөл маань фейлдэх юм талууд маш их гарч байгаа. Яг энэ процесс ялгаагүй AI одоо нэвтрүүлэлтэн дээр ч гэсэндээ гарч ирнэ гэсэн үг. Бүх юм бэлэн одоо ингээд одоо мундаг экспертууд тий компанид нь ажиллаж байлаа, мундаг газруудтай ажиллаж байлаа ч гэсэндээ байгууллага өөрийнх нь үйл явц процессыг тодорхой биш бол дата цуглараагүй байх юм бол тий хин хизээ хаана юу хийдэг вэ гэдэг тодорхой байх юм бол AI-г ашиглах амжилттай болно гэдэг нэлээд эргэлзээ. Тэгэхээр манай HR-ууд бас энэ нэг айгүй сайн одоо 26 ондоо ингээд гой товхор ингээд тодор тогтоогоод аваарай. Та бас манай HR-уудад бас зөвлөжлөхэд HR менежер хүний нөөцийн мэргэжилтнүүд тэгвэл одоо стандартын мэдлэгтэй хань давуу тал юу байх вэ тий? Одоо би бас амьда тагийн 3400 стандарт байдаг штэ гэдэг нэ. Манай ихэнх хүмүүс нь магадгүй хүний нөөцийн стандарт байдаг гэж мэддэггүй хүмүүс байж магадгүй. Тэгээд хүний нөөцийн стандарт байгаа нөгөө талаар стандарт суур одоо чанарын менежмент тогтолцооны талаар ч юм мэдлэгтэй байх нь ямар давуу талыг болох вэ? Хүртэж чадварыг яаж сайжруулах вэ? Тэн дээр гой зөвлөгөө өгвөл. Тэгэхээр стандарт гэдэг маань хоёлаа түрүүнээс хойш ярьлаа. Тэ ерөөсөө процесс, ерөөсөө алхмууд, тэ ерөөсөө замын зураглал гэл энэ чинь өөрөө тогтолцоо гэж бид нар монголоор яриад байгаа. Ер нь бол систем. Тийм бүх стандартчууд чинь чанарын менежментийн тогтолцоо, тэ хөдөлмөрийн эрүүл мэндийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо гэдэг. Тэгэхээр энэ стандартын тухай ойлголтыг авч чадсанараа хүний нөөцүүд маань байгууллага бас томоор нь харах боломжтой болно. Зөвхөн хүний нөөц гэдэг тал руугаа биш, тийм ээ. Байгууллагын энэ одоо хүний нөөцийнхөө үйл ажиллагааг стратегитай нь холбож чаддаг, ярьж чадах хэмжээний болж чадна гэсэн, тийм ээ. Байгууллагын бизнесийн зорилготой уялдуулах гэх мэтчлээ. Тэгэхээр одоо бусад чанарын менежмент, хөдөлмөрийн эрүүл мэндийн аюулгүй байдал энэ бүх стандартууд бүгд хүний нөөцтэй холбогддог. Ерөөсөө хүний нөөцгүй одоо оролцоогүй стандарт гэж менежментийн стандарт байхгүй байгаа хгүй. Яагаад гэвэл энэ чи одоо хамгийн гол нөөц чи хүний нөөц болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ гол одоо энэ тогтолцоог хөдөлгөж байгаа тэр гол хүчийг удирдах байгаа хүний нөөцүүд маань энэ стандартын талаар мэдлэггүй тэдний оролцоогүйгээр тухайн байгууллагад энэ стандарт амжилттай хэрэгжих бас боломж хомсхон гэсэн. Тэгэхээр эсвэргээрээ энэ маань юу харуулад байна гэхээр манай HR-ууд маань энэ стандартын талаар мэдлэгтэй байх юм бол өөрийнх нь одоо энэ HR-ын карьер нь тий ямар хуу одоо давуу тал болж гарч ирэх нэ гэдэг нь ойлгомжтой харагдаж шүү дээ тий. Одоо ялангуяа одоо шинэ үеийн стандартууд гэж байгаа одоо энэ яс зүй авилгалын эсрэг стандартууд тийм ээ нийслэлийн менежментийн стандартууд гэх мэтлээ эдгээр бол хүний нөөцтэй бүр шууд холбогдож байгаа. Яад гэвэл та хүнийг ажилд авахдаа бэкграунд чекийг яаж хийх вэ тийм энэ дээр бид нар одоо эрсдлүүдийг яаж авах вэ, ямар ажлын байрнууд дээр ямар төрлийн эрсдэл байна вэ гэдэг бол хүний нөөцийн бас удирдах нэг хэсэг болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ талаар мэдлэгтэй байна гэдэг маань танд өөрийн чи одоо цаашдын ажил тий одоо юу амжилтын бас нэлээд томоохон үндэс болоод байгаа гэж ойлгож байна. Баярлалаа. Сүүлийн үед нөгөө манай одоо би өөрөө сүүлийн үед нөгөө санхүү салбарынхантай аюул хамтарч ажиллаж байгаа. Өөрөө ч санхүү салбарын хүмүүсийн захирал байсан. Тэгээд санхүү салбар чинь бас нөгөө шалгалт юу ихтэй нөгөө төрөөс хамаарсан шалгалт аудит ихтэй байдаг. Тэрнтэй холбоотойгоор 27 мянган аюул нэвтэрч байгаа тийм аюулгүй байдал мэдээлэл аюулгүй байдлаас нэвтэрч байна. Тэгээ саяхан нэг байгууллага би болохоор нөгөө санаасаа эхлээд 9001 үндсэн чанарын менежмент тогтолцоо нэвтрээд дараа нь ингээ нэвтрэнгээ бодсон. Тэгсэн нэг байгууллага 27 мянган нэвтрүүлсэн байсан. Тэгээ би та хэд 27 мянгаас эхэлсэн үү гэдэг хэлсэн. Тэгэхээр таны нөгөө
онцгөөс мэргэжлийн хүний онцгөөс ер нь стандарт нэвтрүүлгээд эхлээд одоо суур стандартыг нэвтрүүлээд эхлэх хэрэгтэй юу? Эсвэл одоо нэн тэргүүний шаардлагатаар хаабаа ч юм уу хүнсний аюулгүй байдлаар ч юм уу ингээд нэвтрүүлээ явуучих уу? Тэрнийхээ ялгааг та нэг гоё яриад өгөөч. Яг чанарын менежментийн тогтолцоо маань өөрөө байгууллагын үндсэн бүх процессуудыг тодорхой болгодог учраас чанарын менежментийг эхлээд хэрэгжүүлчихэд дээр нь эсвэл хамтд нь бусад менежментийг угсраад хэрэгжүүлэл илүү үр дүнтэй байдаг ч юм уу. Гэхдээ яг үр дүнтэй гэдгийг бид нар бас шууд хэлж мэдэхгүй шүү дээ. Тэгээ байгууллагын өөрийнх нь бас онцлог буюу бас бэлэн байдал, нөөц бололцоо бүх юмнаас шалтгаална. Дангаар нь шууд 27,000-ыг ч юм уу хүнсний аюулгүй байдлыг ч юм уу хэрэгжүүлж болохгүй ч гэдэг юм уу хэрэгжүүлснээр та удаа юу гэсэн юм бол байхгүй. Ямар ч асуудалгүйгээр мэдээллийн аюулгүй байдлыг дангаар нь шууд хэрэгжүүлээд явж байгаа газрууд байдаг. Мэдээллийн аюулгүй байдлыг чанарын менежментийн хэрэгжүүлээд явж байгаа газрууд байдаг. Эхлээд чанарын менежмент хэрэгжүүлсэн байжгаад дараа нь одоо бусад стандартуудыг хэрэгжүүлээд байна. Гэхдээ юу үнэн бэ гэвэл хэрвээ нэг менежментийг хэрэгжүүлээд эхэлчихвэл дараачихын стандартыг хэрэгжүүлэхэд бол хайрцангуй бага хугацаанд хайрцангуй ойлголттой зүйл дээр орж ирдэг учраас яг тэгэхээр одоо энэ менежментийн бүх стандартууд өөрөө дэд бүтцэх гээд бүгд адилхан одоо юутай болсон байхгүй шаардлагууд нь сэдвүүд нь өөр боловч яг юу шаардж байгаа вэ гэдэг цаадах агуулга нь адилхан болсон учраас хамтарч одоо нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх тий нэг байгаа дээр нь угсарч хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Тэгээд нөгөө стандарт нэвтрүүлсэн байгууллагын одоо HR-уудтай ч юм уу хамт олондоо ингээ уулзгаар стандарт нэг их юм сурсан. Бараг нэг мастер хамгаалтантай адилхан юм сурлаг аюу хийдэг тий. Тэр бас аюу гоё ингээд дэмэг системтэй харах тий агуулга бүтцээр нь харах системтэй болгох бүх датагаа зэгслэх гэх нэлээд олон ажил зэгсэлж өгдөг баг. Бас байгууллагууд аюу их ажил зэгцэрсэн. Манай бүх юм аюу зэгцсэн. Бид ямар зэгцэх хөвжсэн юм бэ гэдээс ярьдаг юм байдаг. Тэгэхээр манай хүний нөөцийн менежерүүд бас аль болох байгууллагуудаа гоё стандарт нэвтрүүлэх талаас нөлөөлгөөтэйгээ ярилцах тийм ээ. Тэр талаар нь бас гоё ашиглал өөрсөө гэж би яг бодож байгаа. Тийм ч учраас сэтгүүл дээр би стандартын болдтой. Яг нөгөө 3400 стандарт цувралаар нэгэ танилцуулаад явдаг юм үзэх стандартыг. За баярлалаа. Байгууллагуудад бас нэг юм хандлага байдаг ш нөгөө стандарт нэвтрүүлэг гэрчлэгээ авчихаар ингээ санаа амарчдаг. Тэгэхээр энэ гэрчлэгээ авч байгаа нь одоо ингээд эцсийн цэг юм уу эсвэл эхлэлийн цэг юм уу те тэр талаар та гоё хэлцээж. Гэрчлэгээ бол одоо анхны анхдагч баталгаажуултыг хийгээд гэрчлэгээ авдаг. Энэ бол ялцчгүй эхлэлийн цэг. Тэрнээс урдах үеийг бол бэлтгэл ажил гэж бас хэлж болох ах тий. Тэгэхээр хэрэгжүүлэлтийн одоо анх одоо нэвтрүүлэлтийн гэж ярьдаг. Тэгэхээр нэвтрүүлэлтийн л гэсэн үг л дээ одоо байгууллагадаа анхныхаа тий зөрүүгийн шинжилгээгээ хийгээд манайх энэ стандартын аль зүйлийг бид нар хийж байгаа юм бэ? Манай процессууд нь байгаа юм бэ тий? Алин дээр бид нар ямар зүйл дээр жоохон дутагдaltaй байгаа юм бэ гэх мэтчлэн зүйлээд олж тогтоохыг зөрүүгийн шинжилгээ гэдэг байна. За бид нар зөрүүгийн шинжилгээ хийснийхээ дараагаар төсөл олгож хэрэгжүүлээд за энэ одоо стандарта бид нар байгууллагадаа нэвтрүүлъя гэд тэгэхээр анхны сургалтуудыг хийгээд тий одоо дутуу байгаа тэр баримтчгүүдэд боловсруулад хэрэгжүүлж үзээд улам сайжруулад ингээд дотоод аудит яваад удирдлагын дүн шинжилгээ хийгээд одоо дараачихаа сайжруулалтын төлөвлөгөө гарснаар тэгээ энэ бүтэн нэг цикл эргэжиж байгууллага маань анхдагч баталгаажуулалттай бэлэн болж байгаа гэсэн. Тэгэд айгүй олон хүмүүс одоо ер нь аудитын үеэр баш их сонсдог л да. Бид нар ингээд зөндөө удаан тий 6 сар, 9 сар, 10 бүтэн жил ингээд нэвтрүүлээд явсан зүйлээ аудитын үеэр л ойлголоо гэдэг. Гэтэ мэдээж тийм юм бол байхгүй л тий. Аудит гэхээр ер нь бол яг богинохон хугацаанд түүгрээр туршлагатай хүмүүс те тухайн байгууллагын эцэгтэй зүйлүүдийг нь олж тогтоогоод хараад байна л гэсэн үг. Тэгэхээр магадгүй тухайн байгууллагадаа ингээд яг ингээд ойлголтыг ингээд өгч аяад гэвэл богино хугацаанд бүгдийг ингээд базаад те ингээд танаа дээр энэ нь бол тийм байна, юм байна гэд хэлждэг болохоор тэгж байгаа.
Тэр бол гэхдээ яалтчгүй ингээд эхлэлийн цэг үүнээс цаашаагаа болоод бид нар жинхэнэ хэрэгжүүлэлт рүүгээ орно гэсэн үг тий байгууллага маань байнгын сайжруулалтуудыг хийж явна гэсэн үг. Тэгэхээр тэр маань хийж чадсанараа байгууллагын стандарт манай дээр яг хэрэгжээд явж байна гэдгийг хэлж байна. Та саяас нөгөө ялж нөгөө сургалтууд гэдэг ирсэн тийм ээ. Тэгэхээр нөгөө стандарта нэвтрснийг дагаад ямар сургалтууд байгууллагад хийх ёстой гэдгийг тийм ээ. Тэр талаар гоё мэдээлэл өгөөч. За яг одоо тэр нэвтрүүлэлтийн явцад болол ялтажгүй хэрэгтэй сургалтууд болол нийт ажилчдын сургалт байгаа. Тий. Бид нар нөгөө стандартаа одоо бичиг баримтгүйгээр стандартыг төсөөлж болохгүй л тийм мэдээж. Тэгэхээр тэр гарсан бодлого, дүрм, журам, заавар юмнуудыг хэрхэн хэрэглэх вэ? Яагаад хэрэглэх вэ? Тий. Энд чинь юунд хэрэгтэй юм бэ гэдгийг нь хүмүүстэй ойлгуулах хэрэгтэй учраас нийт ажилчдын сургалт заавал хэрэгтэй. За яг энэ стандартаа мэдээж бас хэрэгжүүлээд ингээд одоо базаад гэж ярьдэн шүү дээ тийм манайхаар бол эсвэл чирээд хариуцаад авч явж байгаа хүмүүстээ бас хэрэгжүүлэлтийн сургалтуудыг магадгүй гадны сургалтын байгууллагуудаар суугаад тийм ээ энэ нар маань хэрэгтэй дотоод аудиторууд бас заавал бэлтгээд их хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ нь бол дотоод аудиторын сургалтанд бас сургалтын газар суугаад одоо гэрчлэгийг авах хэрэгтэй. Удирдлагын сургалт заавал хэрэгтэй. Тэгээ удирдлагын сургалт гэдэг маань одоо стандарт хэрэгжүүлж байгаа маань удирдлага энэ дээр яаж оролцсон юм бэ тий? Одоо бүх стандарт дээр хамгийн гол зүйл бол удирдлагын манлайлал гэж байгаа. Тэгэхээр захирлууд маань яаж манлайлах вэ гэдгээ бас мэдэх хэрэгтэй шүү дээ. Тэр чинь манлайл төрчөөгөө. Тэгэхээр энэ стандартыг хэрэгжүүлэхэд захирлын оролцоо юу юм тий? Та яаж дэмжих юм, яаж удирдах, яаж манлайлах юм тий? Яаж нөөцөөр хангах юм гэдэг зүйлийг одоо захиралт мэдээж бас удирдлагын сургалт гэдэг тэрэн дээр байна. За хэрэгжүүлэлтийн явцад бол сургалт бол байнга байх хэрэгтэй. Яагаад гэвэл хүмүүс жуугийн мартамхай гэдэг шиг тий. Тэгэхээр байнгын одоо сэргээж ингэж орох сургалтууд. За тэгээд шинээр орж ирж байгаа хүмүүст тий одоо нөгөө шинэ ажилтны багц сургалтууд гэдэг тий тэрэн дээр бол зайлшгүй манай дээр ийм стандарт хэрэгждэг. Энэ бол ийм бодлоготой бид нар ийм ажлуудыг хийдэг. Таны ажлын байранд энэ бол ингэж хамаарж байгаа энэ стандарт гэдэг тэр ойлголтыг нь заавал өгөх хэрэгтэй. Тэгжиж тэр хүмүүс маань нөгөө тогтолцоон дотроо орж ирнэ гэсэн. Тэгвэл мэдхгүй байхал юм хийгээл байгаа гэсэн. Ингээл нэг төвшөж харах нь их байдаг шүү дээ. Нэвтрүүлэгч нь үндсэн хажийн хажуугаар хийж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө ачааллуулж орж ирдэг болохоор бас тийм таатай магадгүй байдаг баг. Тэгэхээр нөгөө сургалт өгснөөр яагаад би энд ажлууд өгөх ёстой юм гэдэг дээр илүү ажлууд өгөх нь байна. За ер нь нэг стандарт төр нь хэдийн хугацаанд нэвтрэх боломжтой байдаг юм болоо. За яг нь ер нь бол янз бүр л дээ. Одоо зарим үед сүүлийн одоо байгууллагууд бол 3 сар марын дотор гээл тийж надад бол яг баталгаажуулалт хийж байгаа байгууллагын хувьд бол 3 сарын хугацаа арай л бага. Тий. За нэг 5 үнэтэй тий жижигхэн газруудаас хийж баталгааж стандарт хэрэгжүүлэлт бол 6 сар байгаад шаардлага байхгүй тийм ээ. 3 сарын дотор окей 4 журмуудаа гаргалаа бүгд ойлголтоо авлаа тий үүрэг хариуцлага хуваарлагдлаа дотоод аудитаа хийлээ тий хурлаа хийлээ тийм ээ сайжруулад 3 сар 2 сарч окей. Тэгэхээр байгууллагынхаа хэмжээнээс шалтгаалаад тий байгууллага бас ажлын ачааллаас шалтгаалаад хизээ энэний нэвтрүүлэлтүүдийг хийж гэнэ вэ гэдгээс шалтгаалаад бас хэрэг цаг гаргаж чадж байгаас хамаарх. Тэрнээсээ бас шалтгаална. Яагаад гэвэл мэдээж үндсэн ажил бол явах ёстой шүү дээ. Тэгэхээр яг өөрөө чи хэлдгээр ажлын хажуугаар яагаад байгаа учраас яг нэвтрүүлэлтийн явц бол магадгүй яг юу хийгээд байгаа юм бэ? Яах гээд байгаа юм бэ? Бага ямиг заавал өөрчилж яах гээд байгаа юм бэ гэдэг хүн чинь бас нэг өөрчлөлтөнд янз бүрээр ханддаг тий. Тиймэрхүү хандлагууд гарч ирээд байдаг. Тэгээ миний хувьд гэхдээ хувийн зүгээс бас ингээд ер нь зөвлөгтэй болохоор би гэхдээ энэ стандартын нэвтрүүлэлтийн явцыг битгий сонжруулаарай гэж бас зөвлөдөг. Яагаад гэвэл энэ удаан хугацааны турш ингээд нэвтрэх гээл ингээд яваад байгаа үр дүн нь ингээд шууд ингээд
харагдахгүйгээр тий. Яг тэгвэл энэ чи тогтолцоог чи угсраад ингээд би болох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол ингээл нэг юм явж идэг нөгөөдөл нь бэлэн болоогүй хахад тэр чи угсрагдахгүй шүү дээ тий. Тэгжээд л энэ маань магадгүй алдагдчих магадaltaй. Тэгээ айл хэдийн гараад ирсэн тэр дүрм маань хэрэгжихгүй хүмүүс нь ойлгохгүй тий. Нөгөө талаасаа байхгүй байгаа учраас тэр маань бас хэрэгжих. Яг стандартын ер нь бол бүх зүйл хоорондоо уулзралтай холбоотой байдаг. Ямар сандаа ингээд спиралаар ингээд сайжраад явна гэж ярьдаг учраас тийм. Тийм учраас баг дээр бол байгууллагын хэмжээ юунаас хамгаалаад бас хэр бэлэн байна гэдгээс шалтгаалаад магадгүй нэлээд одоо зөрүүгийн шинжилгээ хийгээд үзэхэд 70-80% байгууллага байдаг. Зөрүү багтай. Тийм зөрүү багтай угаасаа одоо олон жил болсон тогтцсон соёлтой юм байгууллага. Тэгээ стандарт дээр ганц 2 зөвлөдөө нэмж өөрчлөлт хийх шалтгаал. Тэгэд 2 сарын дотор хийсэн байлаа гэд хинч тэрийг буруу гэхгүй. Тий баталгаажуулалтаа бэлэн болсон нэг цикл эргэсэн байна л гэвэл болно. Харин удааны хувьд бол хэд удах болоод үнэхээр тэнд амжилттай болтгоо гэдгийг харагдаад. За ойлголоо. За 23-5 жил дээр энэ стандартын салбарт ямар өөрчлөлтээр нь харагдчихээн. Тэ аль стандартууд тренд гэх юм уу тийм ээ. Нэг юм чи бас нэг би сая бол 27,000 нэлээд тренд болдог хараад байгаа байхгүй. Ингээл авраг очсон зүйл 28 нэвтрүүлж байгаа гэл тэ. Ялцчгүй бас энэ цаг үетэйгээ холбогдож явж байгаа баг. Тэ сүүлийн үед бас ямар стандартууд чухлаар үзэж байна. Хамгийн их нэвтэрч байгаа ямар стандартууд байна байгууллагууд. Ер нь бол гэхдээ хүний нөөцийн стандарт бас хамгийн их асууддаг стандарт шүү. Байгууллагууд маш их сонирхдаг тий. Хүний нөөцийн 3400 багц стандарт маань бас ер нь бол айгүй гоё стандарт. Яагаад вэ гэхээр бүх одоо хүний нөөцийн функцүүд дээр тий тусдаа ингээд зааврын стандартуудтай хэрвээ тэр болгоныг ингээд хэрэгжүүлээд яах юм бол томоохон компанид бол нэлээд үр өгөөжтэй стандарт харагдаад байгаа. Жижигхэн байгууллагууд магадгүй энийг нөгөө маш олон тэр стандартуудыг хэрэгжүүлэхэд хэцүү гэж жоохон хашраад идэг тал харагдаад идэг. Энэ дэр байгууллагадаа энэ стандартыг өөрийнхөө тохирох хэмжээнд л хэрэгжүүлнэ гэж зүйл байгаа. Тийм тэгэхээр стандарт дээр бол ялангуяа зааврын стандартууд дээр орхилт хийж болдог тийм ээ. Манай дээр байхгүй функцтэй бид нар энийг одоо хэрэгжүүлэхгүй гэд баталгаажуулалт аудитын үеэр тэрийгээ одоо үндэслэлтэйгээр бид нар ингэж орхисон гэдэг зүйлүүдийг хэлээд явах юм бол ямар ч асуудалгүй байхгүй. Тэгэхээр би бол хэрвээ одоо байгууллага маань сонирхчил байгаа бол энэ дээр одоо төсөл болгож гаргаад стандартаа одоо сонирхож байгаа бол хэрэгжүүлээрэ гэдгийг бас хэлмээр байна. Хүний нөөцийн багц стандартууд хэрэгжээд айгүй олон стандартаар багцаар нь хэрэгжүүлдэг гэсэн бол одоо шаардлагын стандарт нь бол удахгүй батлагдаж байгаа. За тэгэхээр энэ шаардлагын стандарт нь гарчих юм бол нөгөө олон стандартаас гэхгүйгээр тэндээсээ яг ингээд чухлуудыг нь аваад ингээд шаардлага болгоод 9001-тэй адилхан тий одоо тийм болчих учраас энэ бас нэлээд тренд болохоо гэж бодоо гэж би бас хүлээлттэй бодлоо тий ашигтай л гэж бас бодож байна. Бусад стандартын хувьд бол цахим үндэстэн болно юу гэдэгтэй холбоотойгоор яалтчгүй 27,000-ыг болол үнэхээр олон газар одоо баталгаажуулалт хийсэн. Зөвхөн тоон жишээгээр л ярихад одоо манайх 500 хэдэн байгууллагад яасан баталгаажуулалт хийсэн гэхэд сүүлийн 2 жил л одоо мэдээллийн аюулгүй байдлаар аудит хийсэн. Баталгаажуулалт гэхэд өөрөөр одоо 110 тийм байгууллага дээр баталгаажуулалт хийсэн байна. Тэгэхээр чинь сүүлийн 2 жил гэхээр ингээд бас тооны хувьд бол харагдаж байна тийм. Ер нь бол бас төр засгийн бодлого юутай энэ стандартын хэрэгжилт нэлээд уялдаатай явдаг байгууллагууд маань хөшүүрэг болж өгдөг гэсэн тийм ээ. Жишээлбэл одоо хүнсний аюулгүй байдлын тий одоо ерөнхийлөгчөөс хүнсний хувьсгал гэдэг энэ стандартын талаар яригдж байгаа тэр зүйлсүүд маань за захам хөгжил харилцаа холбооны яамнаас одоо тавьж байгаа шаардлага санхүүгийн зохицуулах хорооноос тавьж байгаа шаардлагаар 27,000-ийн мэдээллийн аюул байдлын стандартууд гэх мэтчлээ. За нодны жил бол бас нэлээд том яригдсан стандарт бол төрийн өмчийн компаниуд, төрийн байгууллагууд дээр
авилгын эсрэг менежментийн тогтолцоо, нийслэлийн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх, баталгаажуулах гэдэг энэ бодлого бол нэлээд хүчтэй яригдж эхэлж байгаа. Ялцчгүй манай улсын хувьд энэ авилгын индексээр 100-аас хойшоогоо орцсон ингэж явж байгаа тохиолдолд тий бид нар энэ төрийн байгууллагууд ингээд стандартыг хэрэгжүүлэн энийгээ баталгаажуулалтаа болно гэдэг бол манай тэр авилгын индексийг урагшлуулах маш том хөшүүрэг болно гэсэн. Тэгээд одоо нэг яг нь ийм ойлголтууд байгаад байдаг л да. Мэдээллийн аюулгүй байдлыг стандартыг баталгаажуулалт авчаал одоо нэг инцидент тэг тохиолдлууд гараал ингэхээр баталгаажуулалттай юм байж инглээ тэмлээж гэдэг юм уу тий авилгал ихтэй авилгалын уурхай дээр авилгын эсрэг менежментийг хэрэгжүүлээд баталгаажууллаа ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ стандарт хэрэгжүүлнэ гэдэг чинь өөрөө одоо манай ISO 8 жил гэд манай одоо багш бас ярьж байгаа юм л да тий. Авилгал чинь угнаасаа байж лээсэн байх ч болно гэж байгаа. Гэхдээ байгууллага маань энийг одоо байна гэдгийг байх магадлал байгаа тий энэ эрсдлийг олж тогтоох түүний эсрэг хариу арга хэмжээ авах тийм ээ энэ зүйлүүдийг ямар бодлоготой тий зорилготойгоор хүмүүстэй энэ талаар бас мэдэж авилга авах мэдгүй авилга авах гэдэг зүйлүүд бас байгаа байхгүй тий ашиг сонирхлын зөрчил гэж юу юм та юу хийчихвэл эн чинь ашиг сонирхлын зөрчил болох юм бэ гэдэг тэр ойлголтуудыг өгөхийн тулд байгууллага тэр менежментийг хэрэгжүүлж байгаа. Менежмент нь хэрэгжиж байна гэдгийг бид нар баталгаажуулж байгаа. Авилгын тохиолдол гарах эрсдэл байгаа юу гэвэл байгаа л гэсэн. Мэдээллийн аюулгүй байдал, мэдээлэл алдагдах эрсдэл байгаа юу гэвэл байгаа. Байгууллага тэрийг олж тогтоосны дараа залруулга хийх, дахин гаргахгүй тул залруулах арга хэмжээ авах. Энэ ажлууд маань тогтолцоо бий болсноороо хийгднэ гэсэн. Тэрэн дээр би бас нэг тайлбар өгье гэж нэг бодож байсан. Тийм завшаа нэг ашиглаад бас хэлээ. Баярлалаа. За сая та нөгөө сүүлийн 2 жил ингээ 100 гаруй байгууллагад ингээ 27 нөлөөлсөн байна гэж тэгж байна. Тэгэхээр танаа нөгөө байгууллагын одоо хүний нөөцийн багийн хувьд те хичнээн одоо аудиторууд мэрэгчлэнүүд байна. Та тэр талаараас гоё мэдээлэл өгөөч. Хүмүүс хөө энэ ч амжилтын баг гэж бодож байгаа шүү хүмүүстэй. Тэгэхээр танаа бас байгууллага энэ салбарынхаа хүмүүсээ одоо ажиллах хүчнээ миний нөөцөө яаж бэлдчихэв. За 10 жилийн өмнө анх эхэлж байхад бол одоо манай үүсгэн байгуулагч бэлгүүн захирал бас ярьдаг тухайд стандарт хэмжил зам газар одоо ажиллаж байсан хамгийн мундаг кадруудыг авч ирсэн гэдэг. Тэгэхээр тэр хүмүүс маань одоо ч гэсэндээ манай дээр баталгаажуулалтын зөвлөлд суугаад одоо зарим нь бол ингээд бүх аудиторуудын маань менторлоод ингээд ажилдаг. Тэгэхээр манай дээр бас ер нь би бас хүний нөөцийн мэрэгжилтэй гэж бас хэлж болох те яг гэвэл манайд 140 гаруй гэрээт аудиторуудыг бид нар ажиллуулж байна. Яг ийм олон тоон дээр байдаг вэ гэхээр аудиторууд маань өөрөө тухайн одоо стандартын мэдлэгээс гадна тухайн салбарын бас мэрэгжилтэн байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо би жишээлбэл банк санхүүгийн мэрэгжилгүй юу хүн тий банкны очоод процессыг яриад шалгаад иж чадахгүй л гэсэн. Тэгэхээр яг үндсэн процессуудыг бол заавал мэрэгжлийн хүн шалгадаг учраас манай дээр одоо бүх одоо хийж байгаа 8 төрлийн стандартаараа мэрэгжснээс гадна одоо байгууллагын үйл ажиллагаагаар 37 кодоор ингээд олон улсад ялгцсан байдаг. Тэгэхээр тэр код болгон дээр бас мэрэгжилтнүүдийг бүртгэгдсэн байдаг гэсэн. Зөв nice. Тэгэхээр тийм олон тооны гоё багтай юм байна. Бэлтгэгдсэн баг хамт олонтой юм байна. Тэгэхээр бас аргагүй байна тий. Баярлалаа. Одоо таны зүгээс тэгвэл одоо стандарт нэвтрүүлээ гэд бодож байгаа хүмүүст зөвлөгөөч гэвэл тий одоо ямар байгууллагад хандах вэ? Тэр байгууллагууд нь хаагаар байдгийг, байгууллагуудаа яаж хооронд нь харьцуулах юм, юугаар нь харьцуулах юм те. Тэр их одоо яг юуг нь харж сонгох юм те. Ингээ хараад хадаа сүүлийн үед таны хэлдгээр аюу олон юм баталгаажуулалтын газар л би бас нь харагдаад байна те. Тэгэхээр зөвлөгөө өгвөл та ямар зөвлөгөө өгөх вэ? За ер нь бол би яаж зөвлөдөг вэ гэхээр
байгууллага хэрвээ аль нэгэн стандартыг хэрэгжүүлъя гэж одоо тий төлөвлөж байгаа, төсөөлж байгаа бол зүгээр нь хамгийн ихэнд хийх зүйл бол стандартаа худалдаж авах. Тэр стандарт хэмжилсэн газар худалддаг тий. Тэндээс одоо стандарт гов юм ингээд айгүй гоё нь бас очоод авах хэрэг байхгүй. Сайтаар мөнгөний төлөөл байгууллага дээр худалдаад авчина. За тэгэд энэ стандартыг одоо худалдаж авсныхаа дараа одоо манайхаас жишээлбэл байгууллагууд ингээд манайх өөрсдөө бас ингээд хэрэгжилтэй хэрэг агаа үзэх гэсэн маа гэвэл бид нар шалгах хуудасаа өгчдөг. Тэгэхээр тэр шалгах хуудсыг авч аваад байгууллага өөрөө үнэлээд үзчих хэрэгтэй. Маа дээр энэ байгаа мó байхгүй мó гэдэг өөрөө хамгийн сайн мэдэн штэ тий байгууллагууд маа дээр эрсдлийн үнэлгээр нь хийгддэг лээ тий. Маа зорилтууд чинь ер нь яаж тавигддаг лээ тодорхой гэж штэ энэ тодорхой үлээ тэ ингээд хэмжигдэхүйц байдаг үлээ энэ төр гээд өөрөөсөө ингээд нэмэх хасах гэж үнэлгээ хийж үзээд окей манай дээр болол ер нь тэдээ хэрэгжилттэй байна гэдээ өөрөөсөө гаргачих боломжтой байхгүй. Тэрнийхээ дараагаар стандартыг нэвтрүүлэх бол олон аргууд байгаа. За ямар ер нь бол яг 3 төрлийн арга айгүй хэрэгжүүлдэг юмнээ болол байгууллага маань одоо зөвлөх үйлчилгээ авдаг. Гэтэ би зөвлөх үйлчилгээ авах гэж ихтэй ч гэсэн өөрсдөө урдчлаа тэрийг хийчих юм бол зөвлөхөө сонгохдоо зорилготойгоор сонгох байхгүй. Манай дээр ийм ажлуудыг бид нар хийх хэрэгцээтэй гэж үзэж байна. Та нар эднийг яаж хийх вэ? Бид нар дээр яаж зөвлөн туслах вэ гэж тийм. Тэгэхгүйгээр ингээд нөгөө ямар одоо хэсэг дээр ингэж ажиллах вэ гэдгийг яахгүйгээр зөвлөх үйлчилгээний байгууллага сонгож магадгүй таны одоо хүсэж байгаа яг тэр хэсэг дээр чинь тухайн зөвлөх үйлчилгээний баг сул байж магадгүй шүү дээ. Тэгээ илүү өөр байгаа зүйл дээр чи илүү зарим зөвлөх үйлчилгээний компаниуд эсвэл зөвлөхүүд процесс дээр илүү төвлөрдөг. Гэтэл танаа дээр ERP хэрэгжиж зайлшгүй процессыг нь тодорхой болсон байж магадгүй шүү дээ. Тэрнээсээ илүүгээр бид нар одоо бодлого дээр төлөвлөлт дээр юу гэдэг нь те тэрэн дээрээ илүү яа гэдгээ өөрсдөө тогтоочвол илүү. За тэгэхээр зөвлөх үйлчилгээний байгууллага сонгоод зөвлөн туслах гэж байгаа. Зөвлөх үйлчилгээ авлаа гэд тэр байгууллагууд маань бүгдийг хийгээд өгчихгүй. Зөвлөн туслана гэдэг чинь энэ стандарт чинь танаа дээр ингэж бууж ирнэ. Та нар энийг ингэж хийгээрэй гэдэг. Өөрсдөө хийгээрэй гэдэг. Өөрсдөө хийнэ гэсэн. За өөр нэг арга нь болохоор чанарын менежер аваад хийдэг. Яг одоо стандартаар одоо бас мэрэгшсэн манай дээр бас ажилтны баталгаажуулалт хийдэг. Тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдлын менежер тий ингээд бүр өөрийгөө баталгаажуулсан юм хүмүүс бас байгаа гэсэн ажилтны баталгаажуулалтаар тийм хүнийг менежерээр аваад албан тушаал бий болгоод одоо ингээд хэрэгжүүлсэн газар хэрэгжих хугацаанд нь тэр болтор ажиллана гэж байгаа гэсэн үг. Тэр хүн ер нь цаашлаа үргэлжлүүлээд ч гэсэн тэндээ л ажиллана гэсэн үг. Яг одоо энэ стандартаа хариуцаад тэг хөдөлмөрийн аюулгүй байдал аюу байгаль орчин аюу чанарын менежмент ингээд байгууллагч нэг өөртөөс нэг хүн сургаад тийч болно шүү тийм ээ. Хүмүүсээс олно. 3 дахь арга. Тийм. Тэгэхээр 3 дахь арга бол ялангуяа нэг цөөхөн хүнтэй 10 маран хүнтэй газар бол нэг 2-3 менежер би нэг гэж ерөөсөө зөвлөдөггүй. Нэг хүн болоод очоод ойлгочоод нөгөөдхөө хэдэн хувь ойлгосон бэ нөө яг хэрэгжих хэлөө гэд нэг 2 хүн ингээд хамтдаа энэ төр суучвал хоорондоо ярилцаад энэ манай байгууллага төр чи ингэдэм биш үү тэгдэм биш. Сургалтынхаа үеэр баг ингээд юмнууд эргэж ирээд хоёлаа ингээд хэрэгжүүлэх гэсэндээ үр дүнтэй. Ингээд ийм 3 аргаар хэрэгжүүлэх одоо юунууд байдаг. Гэхдээ ялангуяа зөвлөх үйлчилгээ авах гэж байгаа тохиолдолд би бас юу зөвлөдөг вэ гэхээр та бүхэн тухайн одоо зөвлөх багт нь танаас салбарын хүн байна уу гэдгийг хараарай гэж яадаг тийм. Зүгээр стандартыг хинч уншаад өчч чадна. Тэ би ингээд би өөрөө уншиж чадна шүү дээ тэр стандарт чинь тийм. Гэхдээ энэ стандарт чинь танаа үйл ажиллагаанд чи яаж бууж ирэх юм бэ? Яаж одоо үр дүнтэй бодит өдөр тутмын чи үйл ажиллагаанд орж ирэх юм бэ гэдэг зөвлөхийг стандарт салбарын хүн л илүү өвтэйгээр хэлж өгч чадна гэсэн үг. Баталгаажуулалтын байгууллагыг сонгохдоо яг адилхан. Танаа байгууллага дээр манай салбарын ямар мэрэгжилтнүүд байна вэ гэдгийг хамгийн гол нь хүний нөөцийн чадамж ахгүй. Тэгэхээр итгэмжлэл дээр одоо баталгаажуулалтын байгууллага ч өөрсдөө итгэмжлэгдэж байгаа. Ялгаагүй жил болгон итгэмжлийн үнэлгээндээ ороод ингэж явж байгаа байхгүй магадлах итгэмжлэл гэж явж байгаа. Тэгэхээр тэдний бас үздэг хамгийн гол зүйл юу вэ гэхээр
Ямар аудиторууд юм бэ? Аудиторууд чи ямар чадамжтай юм бэ? Аудиторуудаа яаж илүү чадвархжуулж байгаа юм бэ тий гэдэг зүйлүүд тэрний одоо гүйцэтгэлд нь яаж мониторинг хийж байгаа юм бэ? Бид нар бас мониторинг хийх хэрэгтэй байдаг гэх мэтчлэн тэднийг харж байгаа гэсэн. Тэгэхээр тэрийг яг адилхан баталгаажуулалт авах гэж байгаа газар маань та бүхэн үйлчлэгээ авах гэж байгаа учраас тэрэн дээр нь бас анхаарч болно гэсэн. Судлаад үзэх хэрэгтэй тийм. Ямар байгууллагууд ер нь аудит хийсэн юм бэ? Баталгаажуулалт хийсэн юм бэ тий? Тухайн байгууллагаараа нуцтаад асуусан зүйлээр танах мансердэс баталгаажуулалт авсан байна. Хэр исэн бэ тий? Аудиторууд нь хэр исэн бэ? Ямар исэн бэ гэдэг тий. Гэх мэтлэн одоо судалгаа background check-ээ өөрөөсөө бас сайн хийх хэрэгтэй гэж. Зөв. Миний харж байгаагаар нь үнийн л хэрцүүлээд байгаа шүү. Үнийн хэрцүүлээд point тий. Үнийн хэрцүүлээд зардал ч юм уу тэгж хараад тахшиж мэддэг байхгүй юу? Тэгтээ аудит бол өөрөө байгууллагад үрдэн үнцийг авчрах байхгүй тий. Үлдэж байгаа тэр аудитын тайлан дээр үндэслээд байгууллага дараачихаа сайжруулалтуудыг хийж явах хэрэгтэй. Гэтэл аудитын гарч байгаа тэр тайлан хэрэгж байгаа хэлсэн одоо тэр зөвлөмжүүд тийм ээ сайжруулах саналууд анхаарах гэж хэлж байгаа тэр үйл тохирлууд нь эдгээр тухайн байгууллагад хэрэг болохгүй болол хідэн төгрөгч хийсэн харин бидтэй тийм бидтэй тийм болохоор би бол тэрэн дээрээ бас илүү анхаарах хэрэгтэй. Энэ ямар үр дүнтэй аудит явагддсан бэ тий? Байгууллага одоо бидний одоо бахархдаг зүйл бол бас манай дээр одоо баталгаажуулалт хийсэн байгууллагууд маань их ховорхон тохиолдлоор одоо баталгаажуулалтаа болдог. Тийм одоо жишээлбэл нодны жил бид нар одоо магадлалтаа ороогүй тий тавтандаа ороогүй хувь маань 93% байсан 24 онд тий энэ жил бол бас ахисан 95% болж байгаа. Тэгээд яг хөө мэдээ зарим нэг тий одоо үргэлжлээд явж байгаа гэсэн үг тий байгууллагууд зарим нэгэн шалтгаан байдаг. Тэгээд толгой компаниас нь гаднаас баталгаажуулалт авъя гэж ямаач гэдэг юм уу тий ингээд орж байгаа шинээр орсон менежерүүд нь бас нэг аль нэгэн баталгаажуулалтын байгууллагуудтай холбоотой байдаг гэдэг тийм байгууллагын аваа явчих зүйлүүдээс байна тийм тэгээд ер нь бол тэгтээ үргэлжлээд ингэж явдаг. Тэгэхээр энэ маань өөрөө байгууллага маань тэр аудитыг хийлгэж гэн болж гэн тэр маань өөрөө үн цэн авчирсан байна гэдгийг бас нэг хатлахаа юм болоо гэж байна. Баярлалаа. Танай байгууллагаар одоо манай хүний нөөцийн стандарт нэвтрүүлсэн дэр нь байгууллага хичнээн байна. Миний анзаарч байгаас хүний нөөцөд юунаас нэг айгаад халгаад нэг орохгүй байгаа санагдаад байгаа байхгүй. Бас тэгэхээр та хичнээн байгууллага байна. Тэгээд ер нь орооч гэдэг талаас нь гоё зөвлөө өгөөч гэвэл ямар зөвлөө өгөх вэ? За хүний нөөцийн менежментийн тогтолцоо чинь анх Mons Group-ээс Монголд эхэлсэн тий. Санаж байгаа Mons Group-ийн бас нэлээд том төсөл гаргаад 7-8 стандартыг лөө орчуулад тий. Тэгээд өөрсдөө хэрэгжүүлээд Аазтай анх удаа бас энэ стандартын баталгаажуулалтыг Afnar Group-ээс авч ирсэн. Тэгж хэлсэн. За өмнөний дараагаар Эрдэнэт үйлдвэр ихсэн. Бас яг ковидын үеэр бид нар хэрэгжүүлэлтийнхээ, нэвтрүүлэлтийнхээ төслийг хэрэгжүүлээдсэн санаж байна. Тэгээд 2024 онд бол 25 онд сая бас тавтан баталгаажуулалт авсан. Тэгэхээр одоогийн байдлаар бол манай дээр Afnar Group-ийн нэрийн өмнөөс баталгаажуулсан 2 байгууллага байна. За нэгдүгээр шатыг Эрдэнэс тавталгын хувьцат компани дээр хийсэн ингээд явж байгаа. За бас хэрэгжүүлэлтийнхээ шатанд явж байгаа өшөө 2 газар байгаа. Яг аудитороо харахаа ороогүй байгаа учраас би бас тэг хэрэгжүүлээд явж байгаа гэдгээр нь яаж байна. Тэгэхээр би түрүү нөгөө хэлжсэнээр шаардлагын стандарт болоод ингээд нэг стандарт гараад ирчихвэл HR-д маань арай илүү одоо төхөмтэй стандартыг ингээ хэрэгжүүлэхэд бас илүү амар болох болов гэж бодож байна. Одоо болохоор маш олон стандартууд байгаа. Тэрнийг одоо базаж ингэж байгууллагад хэрэгжүүлэхэд одоо төшиг болж байгаа зүйл маань одоо манай хийж байгаа аудитын шалгах хуудас байгаа байхгүй. Тэгэхээр шалгах хуудсан дээр нь үндэслээд энэ нөгөө олон стандартуудын шаардлагуудаар нь
шалгах одоо энэ системийг бий болгоцсон. Тэрэн дээр нь үндэслээд байгууллага хэрэгжүүлэлтээ хийж байгаа гэсэн. Тэгэхээр магадгүй жоохон халгах нь аргагүй тийм ээ. Яагаад гэвэл энэ чи яг ингээд шалгах хуудсын дагуу стандартын дагуу шалгах хуудсын дагуу хэрэгжүүлнэ гэхээр жоохон төвөгтэй байсан байж магадгүй. Яг шаардлагын стандарт гараад ирчих юм бол энэ нөлөө амар болно. Яагаад гэвэл шаардлагын стандарт ч өөрөө та бүхэн энэ стандартыг хэрэгжүүлээд баталгаажуулъя гэж бодвол энийг заавал хийсэн бай. Энийг хийж болно, хийхгүй ч болно. Энийг хийвэл сайн байна гэсэн тий. Яг л нөгөө зарчмуудаараа ингээ явчихна тэгэхээр илүү тодорхой болоод. За баярлалаа. Тэгэхээр манай 26 онд одоо манай олон хүний нөөцийн менежерүүд 3409 татвар орох болтгой гэж бас гоё ерөөл өргөе. За тэгээд баталгаажуулалт гэдэг нэг ойлголт байгаа даа шүү дээ. Тэгээд баталгаажуулалт тэр хэдийн хугацаанд хийгддэг, ямар баг бүрэлдэхүүнтэй явагддаг, үе шатны яаж явагддаг тэр талаар нэг ойлголт өгөөч. За тэгэхээр хоёул нэлийн зөвлөх үйлчлэгээ гэдэг нэвтрүүлэлтийн талаар ярьсан тий. Тэгэхээр би бас хэлэх гэсэн баталгаажуулалтын байгууллага зөвлөх үйлчлэгээ үзүүлдэггүй, үзүүлж болдоггүй. Нэгсэндээ өөрөө хийсэн ажлаа гэрчлэг өгч байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. Тийм өөрөө хийсэн ажлаа өөрөө шалгаад гэрчлэгээ өгөөд юм гэдэг бол яссан хувьд бол no-go гэсэн. Тэгэхээр манайх бол зөвлөх үйлчлэгээ үзүүлдэггүй. Байгууллага маань өөрөө нэвтрүүлэлтээ ямар нэгэн байдлаар өөрсдөө хийгээд түрүүчийн хэлжсэнээр нэг цикл хэрэгцсэн байгаа тохиолдолд цикл иргэнэ гэдэг маань байгууллага одоо стандартын тий 4-р бүлгээс авахуулаад дотоод аудитаа хийгээд удирдлагын дунд шинжилгээ хийгээд сайжруулалтынхаа төлөвлөгөө гаргацсан бол нэг цикл хэрэгжлээ гэж үзэж байгаа байхгүй. Тэрний дараа баталгаажуулалт хийгднэ гэсэн. Манай руу тэгэхээр нөгөө бас хамгийн ямар үнэтэй вэ гэдэг асуудаг. Тэгэхээр баталгаажуулалтын үн гэдэг маань өөрөө мэдээж тарифтай. Гэхдээ байгууллагынхаа том жижиг хэмжээ хэдэн стандартыг одоо ял төвшөнд хэрэгжүүлж яана гэдгээс анхдаг ч юм уу тавтай юм уу гэдгээс шалтгаалаад хамгийн ихэнд бодогддог зүйл нь аудит явах хугацаа байдаг. Тэгэхээр аудит явах хугацаа маань өөрөө стандарттай. Бид нар яаж аудит явах хугацааг тооцох вэ гэдэг стандарттай. Тэрнийхэн дагуу бид нар ингээд аудит явах хугацаа гаргана. Зарим байгууллага дээр томоохон компани дээр 30 аудитын өдөр энэ төр гэж гарна. Тэгэхээр бид нар гэхдээ нэг аудитыг 5-аас илүү өдөр хийдэггүй. Яагаад гэвэл тухайн аудитор маань аудиттай илүү нөгөө байгууллагада дасал болоод тэгээ баг нэг ажилтан шиг нь одоо нөгөө илүү одоо нөгөө хөндлөнгөөс харж чадвар нь борчно гэж үздэг. Тэгэхээр 30 хүн өдрийг бид нар яаж хийдэг вэ гэхээр 6 аудитор 5 өдөр хийнэ гэсэн. Хүндээ хуваагаад ингээд хүн өдөр гэдэг таа. Тэгэхээр хүн өдөр дээр нь үндэслээд бид нар аудитын төлбөрийг гаргана гэсэн. Аудиторуудынхаа төлбөрийг төлнө мэдээд татвар хураамж, менежментийн зардал, эд хэмжлэлийн зардал тий гадаад бас одоо гэрчлэгийг хамт авъя бид нар хамтарсан аудит хийгээд өгөөч гэвэл гадагшаага төлөх роялти гэх мэтчлэн энэ төлбөрийн хэмжээ нь гарч ирж байгаа гэсэн. Тэгэхээр хамгийн ихэнд бид нар заавал өргөдлөө бөглөж авдаг. Та мэдээлэлээ өгөөч. Тэрэн дээр чинь үндэслээд бид нар яа гэх тий тэгэхээр би нөгөө стандарт бараг хідвэ авъя гэдэг талах шиг тийм байдаг юм аа тийм тэгээ мэдээч би танд ингээ багцаагаар хэлж өгнө та надаа багцаагаар мэдээлэл өгчих гэдэг байхгүй манад багцаа мэдээлэл өгчвөл бид нар тэгээд тийм одоо байгууллагууд төсөвдөө суулгая ингээ гэвэл ингээд өгнө гэсэн. Зөвлөх үйлчлэгээ авъя бид нар бас мэдгүй байна гэвэл бид нар зөвхөн зөвлөх байгууллага хүмүүсийг санал болгож чадна. Манай дээр одоо бид нар чи өвчнөө байгууллагуудтай яалаа аль компани аль зөвлөхүүд ямар салбар дээр бас үр дүнтэй хэрэгжүүлээд байна гэдгийг тодорхой хэмжээнд бас мэдж байгаа учраас сонголт хийх боломжтойгоор тийм байгууллагууд байгаа өөрсдөө холбогдоод гэрээгээ байгуулад байна. Манай баталгаажуулалт тэрнээс тэрийг авсан байна уу үгүй байна уу гэдгээс үл хамаарна гэдэг тийм байдлаар тэгээд за тэгээд бид нар өмнө одоо тогтцсны дараа бол гэрээгээ байгуулчихчаа тий анхдагч баталгаажуулалтын аудит бол дандаа 2 шаттай явагддаг. 1-р шат 2-р шат гэдэг. За 1-р шатн дээр нь бол эхлээд баримт бичгийн төвшөнд байгууллага ойлголтын хувьд хэрэг байна вэ гэдгийг үздэг. Байгууллагада одоо тогтолцоо нь ер нь бол бүрдэж бий болсон юм уу гэдгийг л шалгаж байгаа гэсэн. Стандартынхаа бүх шаардлагаар ингээд үзнэ. Гэхдээ яг хэрэгжилт нь яасан тий үйл тохирол гарсан юм а танах сайжруулалтаа хийсэн юм уу гэдэг зүйлээсээ биш яг ингээд суурин тавьдсан байна уу гэдгийг 1-р шатн дээр үздэг. 1-р шатнаас нь зөвлөмжүүд өгнө.
сайжруулах хэрэгтэй зүйлүүдийг хэлнэ. Энэ сайжрахгүй бол хоёр дээр үйл тохирол болох гэдэг шүү гэдэг зүйлүүдийг хэлдэг гэсэн. Бүр үйл тохиролж гаргадаг. Үйл тохирол энийг засахгүй бол хоёрдугаар шат хийгдэхгүй гэдэг зүйлүүдийг бас хэлээд өгчдөг гэсэн. Нэг хоёрдугаар шатны хооронд 3 сарын хугацаатай зайтай байж байгаа. 3-аас илүү байж болох. Тэгэх юм бол бид нэгдүгээр шатаа дахиж хийнэ. Яагаад гэвэл нөгөө тогтолцоо чинь тэр хооронд яаж өөрчлөгдсөн бас нэг эрсдэлтэй байгаа. Хоёрдугаар шатн дээр нь илүүгээтэйгээр бид нар одоо нөгөө хэрэгжилтийн үзнэ гэсэн үг. Одоо тогтолцоо нь бий болсон. Энд чинь тэгвэл яаж хэрэгжсэн юм бэ? Танаа дээр бодит амьдрал дээр чи хэр болж байгаа, яаж сайжруулалтуудыг хийж байгаа юм бэ гэдэг зүйлүүдийг хоёрдугаар шатанд хийгээд хоёрдугаар шатны дараа баталгаажуулалтын шийдвэр гаргах туслах процесс явагдаад тэгээд амжилттай болол гэрчлээ. Ер нь бол хамгийн урттай тэгэхээр 3 сар гэж ойлгож байна гэсэн үг. Богиндоо бол сайжруулах хугацаа гэсэн үг шүү дээ, тийм ээ. Бас нэг зүйл байдаг, үйл тохиролтой байхаар баталгаажуулалт болох уугүй юу гэдэг асуудлуудыг айгүйх асуудаг. Үйл тохиролтой байсан ч гэсэн баталгаажуулалтыг хийж болно. Яагаад гэвэл байгууллага тогтолцоо бий болсон уу гэдгийг бид нар баталгаажуулаад байгаа гэсэн үг. Тэрнээс алдаа гаргаж байна гэдгээр нь бид нар чавчих гээд байгаа гэсэн үг биш гэсэн баггүй. Тэгэхээр мэдээж том үйл тохиролтой буюу энэ тогтолцоо чинь байгаа гэхэд эргэлзээтэй гэдэг зүйл байх юм бол бид нар баталгаажуулалтыг хийхгүй залруулахыг төрүүлээ шаардна. 6 сар хүртэл хугацаанд залруулах боломжтой байгаа. Дахиад одоо нөгөө аудит болсны дараа жижиг үйл тохиролтой бол 5 хүртэл үйл тохиролтой юм бол баталгаажуулалт. Аудит чи хоорондоо үйл тохирол гэдэг нэг хашгинж ярьдтэй. Чи ингээ хоорондоо аюугаа үйл тохиролдог аюу ойрхон гоё. Тэгээ гоё ч явах хувьд нэг тэр нөгөө ойлголцдог. Үйл тохирлоос ерөөсөө айх хэрэггүй тий үйл тохирол байж лээдэг хүн байгаа цагт үйл тохирол байгаа гэдэг тий. Нөгөө сая 500 байгуулах ярьсан шүү дээ. Ер нь хичнээн хувийн төр олон хоёх байна. Танаа тэгээд төрийн боолууд бас сүүлдээ хараад байхад айгүй их аясаа нэвтрүүлж байгаа харагдаад байгаа. Тэгээд хэдэн хувьтай явж гин төрийн байгууллага маань. Би ер нь бол байгууллага руу хороод аясаа гэдэг тийм ихлэх тахрыг баярлдаг байхгүй ашгууд илүү амар ойлголцгоно гэдэг тий. Илүү өндөр шүү. 30 гаруй хувь төрийн байгууллагууд байдаг. Ер нь бол одоо бас нөгөө төрийн үйлчилгээ гэдэг талаар сүүлийн хэдэн жил их яригдж байгаа шүү дээ тий. Төр болол үйлчилгээ үзүүлж байгаамаа тий. Иргэдтэй үйлчлэх газар юмаа гэдэг үүднээсээ бас энэ чанарын менежмент бол үйлчилгээний менежмент тий. Үйлчилгээ үзүүлж байгаа бол үйлчилгээний чинь чанар гэдэг үүднээсээ бас хэрэгжүүлэлтүүд айгүй их хийгдэж байгаа. Манай дээр 30 гаруй байгууллагууд төрийн одоо 30 гаруй хувь нь тий. Төрийн захиргааны байгууллагууд болон төрийн өмчит компаниудыг бүгдээр ингээд бид нар аваад үзчихдэг л дээ. Тийм. Тэгээд 30 гаруй. Тий. Сайн байна бас тий. Ингээд улам ил ашиглал өгөөд байгаа харагдаад байгаа. За баярлалаа. Бид хоёр аль хэдийн цаг ярьсан байна. Одоо манай подкаст маань цагийн хугацаатай байдаг. Тэгээд та бас гоо манай одоо аны анхны очин болж байгаа. Тэгээд манай HR мэрэгчлүүд манай подкаст руу HR менежерүүдэд мэрэгчлүүд хандаж хийдэг учраас сонсогч манд хэвчлэн HR-ийн салбарын хүмүүс үүдэг. Тэгээд манай салбарын хандаж таны зүгээс зөвлөх за магадгүй одоо урайлах зүйл юу вэ тий. Тэр талаар. За 2026 оны одоо эхэнд ийм гоё энергитэй ийм гоё подкастад оролцоод бас өөрийнхөө одоо ярих дуртай зүйлээ нэг цагийн хугацаанд ярих боломж олгосон маш их баярлалаа. Тэгээд ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. Энэ 2026 он одоо амжилт бүтээлээр дүүрэн тий аз жаргалтай сайхан байгаасай гэж хүсье. За HR-уудаа миний зүгээс хэлэх зүйл бол за стандарт гэдэг зүйл хоёлаа өнөөдөр стандарт гэж зөндөө ярьлаа тий. Стандарт ч өөрөө тогтолцоо юм аа, систем юм аа гэж их ярьлаа. Тэгэхээр энэ тогтолцоо систем тий энэ байгууллагын ажлын зургийг тий хөдөлгөх хүч нь бол хүн тийм ээ. Тэгэхээр энэ хүнийг удирдах байгаа зүйл бол ялцчгүй манай HR-аад байгаа. Тэгэхээр байгууллагын амжилттай явах тий хэр амжилттай явах вэ гэдэг энэ бүх зүйлийг одоо удирдах байгаа HR-уудаа бүгдээрэнд нь одоо ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье. Тэгээд стандартыг битгий одоо өөрийнхөө ажлын дараа гэж бодоорой. Стандарт өөрийн чинь ажлыг илүү хөнгөвчлөх болно. Тодорхой
нэвтрүүлэлтийн процессыг даваад гарчих юм бол бүгдийг бити өөрөө хийх гэж махран зүтгээрээ тий. Залхан хүмүүс нөгөө илүү бас ийм санаад олдог гэдэг шиг тий. Тэгэхээр стандарт бол ажлыг чи илүү хөнгөвчлээ шүү. Та бүхэн эндээс битгий айгаараа тэгээд манай HR дандаа мундаг хүмүүс байдаг. Тийм болохоор бас энийг ингээд нэг ойлгоод ороод ингээд эхэлчихээрээ бас айгүй амжилттай авч явж байна гэдгийг бас хэрэгжүүлсэн хоёр байгууллага дээр харж байсан. Бүгдээрэнд нь ажлын өндөр амжилтыг хүсээрээ. Тийм манай подкастын зочноор тэр хоёр байгууллагын соёл орсон байгаа. Хоёулынгийн оройд нөгөө би өөрөө ороосоо мэдж байгаа учраас бурдчлан манай шинэ жилийн дугаарт тусгай дугаарт нутгийн барь захирал орж тий бас гоё яаж хэрэгжсэн туршлагаа ярьсан. Цэцэг захирал маань өсөрж ирсэн тий. Тэгэхээр өнөөдрөөс би бас манай стандартын салбарт гоё түүчилж явж байгаа маш олон байгууллагыг гоё нэг хэлээр ярихтан тусалж байгаа, систем толготон тусалж байгаа юм сайхан байгууллагын эрхэм зэрэглээг урьж ярилцлаа. Тэгээд зочиндоо бас гарын бэлгээ өгнө. Одоо манай подкаст маань ивент гэж байгууллагатай. За эхний бэлэг маань манай хөгжил трейд байгууллагын гарын бэлэг байгаа. Хөгжил трейд группийн. За тэгээд энэ гарын бэлэг маань эмэгтэйчүүд хэрэгтэй гарын бэлэг байгаа. За хоёр дахь за манай 26 онд манай подкаста Gym Hub хамтарч ажиллаж байгаа. Тэгээд Gym Hub-ыг та сонсноо нөгөө 20 гаруй байршил одоо нөгөө сүүлийн үед байгууллагууд чинь ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэнд цэцэл хөдөлгөөнтэй багт нэг анхаардаг болсон шүү дээ. Тэгэхээр нөгөө маш бага үнээр одоо ажилтнуудаа спортлог эрүүл багт нь туслах боломжтой нөгөө спортын фитнес үеийн одоо тийм цогц одоо холбоо сүлжээ гэх юм одоо тийм ээ. Тийм байгууллага байгаа. Тэгээ манай HR-ууд бас 26 ондоо илүү олон ажилтнуудаа фитнесээр хичээлүүлэх энэ спортоор хичээлж байгаа хүн чинь стресстэх магадлал нь 2 дахин бага байдаг. Нөгөө талаар хөсөө гаргаж бизнес хийчихэд уугаа яваад тахгүй бас тийм ээ. Илүү сахилгатай байна. Би бас энэ жилийн нөгөө өөрөө спортын жил болгоод зарлаад фитнест яваад ирсэн байгаа тийм. Өнгөрсөн жил би йогийн жил болгосон байсан. Тэгээ йогоор хичээлсэн. Тэгээ энэ жил бол би илүү нөгөө хүчний булчинлаг галбирлаг болохтой анхаарад фитнесээр хичээлж ирсэн. Тэгээд Gym Hub-ийнхаа гарын бэлгийг асуугаа. Энэ аюу гоё фитнесийн хэрэгслүүд байгаа шүү зэ. Ачуур ингээд би бас тайлбарлаж чадахгүй ямар ч фитнесийн гарын авалтайгаа та 26 оноос фитнесээр хичээллээрээ тэгээ бас хөнгөлтийн бэлгийн бичих танаа байгууллагад гоё хөнгөлтийн 75% хөнгөлтийн хэмжээтэй. Энэ айгүй гоё шийдэл шиг санагдсан. Надад айгүй бас нэлээд дан байгууллага дээр ороод бид нар ийм гэрээ байгуулсан гэдгийг сонссон. Тэгээд Gym ч ер нь бол хол байх тусмаа явахад хэцүү байдаг тийм. Тэгээд гэрээ ойрхон, ажилтаа ойрхон. Тэгээд энэ Gym Hub-ийнхаа гоё гарын бэлгийг. За энэ миний эрхлэн гаргадаг бас сэтгүүл маань байгаа. Тэгээд сэтгүүлийнхаа шинэ жилийн дугаар нь нарайхан хэлэгдэг бас баялан болцсон байгаа. Өмнөх дугаар юм бэлгэлчээ. За баярлалаа. За энэ бас айгүй гоё бэлэг байгаа. Би нөгөө урьдчилан сэргийлэх компанитай хамт ажилладаг. Манай подкаст маань ерөнхий ивент гэж агис татгал байгаа. Тэгээд энэ болохоор ачуур клиник гэдэг та 300 сая төгрөг багтаад очиод бас гоо сайхан талаасаа нөгөө аялаад жоохон борлоод ирсэн гэдсэн. Тэгээ энэ дээр та мөнхийн залуу багцыг очиж ороорой. Энд гоё одоо нөгөө ядраад байна уу? Харшлын багц, хордлогын мөнхийн залуу хаан туслах багцуудтай. Тэгээд энэ имлэгээ уцтаад би подкастын зочин байна гэдээ очиод үйлчлэгээ аваарай. Манай ачуур клиникийн гарын бэлэг байгаа. River Hills дээр тийм River Hills. За баярлалаа. За энэ хамгийн сүүлийн бэлэг маань миний өнгөрсөн жил гаргасан энерги менежмент гэдэг номоо бас төсөлтөд билээ. Хүч авч амжаагүйсэн тийм ээ. Тэгээд сүүлийн үед байгууллагууд нөгөө оны төгсөлт аюул байгууллага сургалт авсан. Одоо эхлээд аягүй сургалт авч хэлж байгаа энэ сэдвээр тэгээд байгууллагуудаа нөгөө энэ энерги менежментийг ойлголтыг өгч юм бол хүмүүс илүү бүтэмжтэй байх тусалдаг. Энэ нөгөө цагийн менежментийн дараа чинь төвшин баггүй. Нөгөө Америкт бол 2003 онд гарцсан ойлголт юм байгаа. Би нөгөө урд бизнес сурч байхдаа судлаад өөр дөөрөө 6 жил хэрэгжүүлээд тэрийг ном болгож өнгөрсөн жил гаргасан байгаа. Тэгээд номоо бас бэлгэлье. За энэ хүн манай HR Talks Mongolia podcast юм байна. 26 оны анхны дугаар нэг хүч харгаж байна. Тэгээд зочиндоо хүрэлцээсэн маш их баярлалаа.